Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын дугаартаа тусшаалын хэрэгжлийг хангаж ажиллах хүрээнд буюу өсвөр үеийнхнийг сонсон ойлгоё аяны хэрэгжлийг хангаж ажиллах хүрээнд хан улдүргийн эрүүл мэндийн төв цэлмэг дижитал сургууль дээр өсвөр үеийн сурагчдын өсөлт хөгжлийн үнэлгээг хийж дууслаа. За бид энэ өсөлт хөгжлийн үнэлгээнд 3 зүйлийг хийсэн. Хамгийн ихнийх нь бид нар цэлмэг дижитал сургуулийн 359 сурагчийг хамруулж сэтгэл зүйн төлөв байдал, төгшүүр айдас, сэтгэл готрол гэх мэт энэ байдлуудыг тодорхойлсон. Ингэж тодорхойлоход 42%-ийн завсрын 21, тусламж ажиллахтай 76%, 88% тусламж үйлчлэгээ шаардлагатай байсан. Энийг бид яаж хийдсэн бэ гэхээр бүлгийн сэтгэл заслын явуулсан. 6 сурагчийг нэг бүлэг болгож 47 бүлгийг бүлгийн сэтгэл засал хийсэн. Нэг бүлэгт бид нар 2-оос дээш сэтгэл засал хийцээ явж байна. Ганцаарчлан 76 тусламж үйлчлэгээ хэрэгтэй сурагчдаа 40 сурагчд нь өнөөдөр сэтгэл засал хийгээд явж байна. За энэ ганцаарчлан сэтгэл засал, бүлгийн сэтгэл засал маань энэ улирлын хичээл дуустал үргэлжлэх болно. Хоёр дахь нь бол эрдэсийн дутагдлыг бид үзсэн. Витамин D, кальц, магний, фосфор гэх мэт. Тухайлбал D витамины дутагдал 89% байсан. Магнийн 18, кальцийн 19, цус багтал тэгээд фосфор гээд. За тэгвэл D витамины тухайд гэвэл 380 сурагчаас 338 дутагдaltaй байсан. 42% байсан бол эрдэсчүүлэлтийн дараа 338-аас 171 хэвэн болсон 209 сайжирсан байна. За магний 80%, цус багталт 60%, кальц 100%, фосфор 60% гэх мэтээр сайжирсан байна. За ялангуяа эрдэсчүүлэлтээр цэлмэг дижитал сургууль маань өөрсдөө эцэгхийн зөвлөл нь хамтран сургууль дээр D витаминыхаа эрдэсчүүлэлтийг хийсэн байдаг. За 3 дахь хийсэн зүйл бол манайх 10 эмчийн бүрэлдэхүүнтэй дээрх шинжилгээнүүдээр үндэслэж цогт үйлчлэг хийсэн. За ингээд эмчилгээний төлөвлөгөө гаргаж өгөхөд 100% энэ эмчилгээний төлөвлөгөөг дагаж ажилласан. За ингээд бид нар бас энэ сургагч багшийг бэлдэж өгсөн. Сэтгэл зүйн чиглэлээр 3, бэлгийн боловсрол, эрүүл ахуйн чиглэлээр 3, яаралтай цэцлэн хэмжээний чиглэлээр 4 сургагч багш бэлдэж өгсөн. За эцэст нь гэрээний дугуй цэлмэг дижитал сургууль бид нарт үйл ажиллагааныхаа дүгнэлтийг гаргаж өгсөн. За энэ дээр юу вэ гэвэл хичээлээ идэх нийт сурагчид 32% сайжирсан. Анхаарал төвлөрөлт 56% сайжирсан. Хоолны дурсал 66% сайжирсан. Үе мэт өвжих зовир бол 56% нь арилсан. Биеийн байдал нь сайжирсан. Хүүхдүүдийн харилцаа, хандлага, нөхөрсөг байдал, илт мэдэгдэхүй сайжирсан гэсэн ийм дүгнэлтийг бидэнд хүргэсэн. За ингээд бид энэ төсөлт ажиллаа 2 сарын 21-ээс 4 сарын 25-ны хооронд хийж гүйцэтгэлээ. Одоо бид цаашид улсын хувийн ямар ч хэвшний сургуультай хамтран ажиллахад бэлэн бид 3 нөхцөлийг шаардж байгаа. Нэгдүгээр бидний гаргаж өгсөн энэ эрдэсчүүдийн төлөвлөгөөг хангаж ажиллах тухайн сургууль. Хоёрд нь эмчилгээний төлөвлөгөө гаргаж өгөхөд тэрийг 100% дагаж мөрдөнө. За 3 дугаар холбогдох энэ төсөлт ажлын дараа сургалтын дээр ямар үйл ажиллагаа гарсан бэ? Хандлаган дээр ямар үйл ажиллагаа гарсан бэ гэдгийг өөрсдийн боловсролын системд хэрэглэгдэж байгаа аргачлалаар гаргаж өгөх хэрэгтэй юм аа. За ингээд инхри өрсөм нь эрүүл бас эрдэм номтой хүн болох болтугай. Монгол хүн бүр эрүүл байх болтугай.